Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх гэгэнширээт улсын төрийн тэргүүн Папа 14-р Лёгийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус улсад төрийн айлчлал хийнэ. Төрийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний төвшөнд тус улсад 14 жилийн дараа хийх айлчлал юм а. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийн. Мөн ерөнхийлөгч хөрөлсөхөд гэгэнширээт улсын төрийн хэрэг эрхлэх газрын дарга кардинал Пьетро Паролин бараалхна. Монгол улсаа гэгэнширээт улстай 1992 оны 4-р сарын 4-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд харилцаа хамтын ажиллагаа, соёл боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй өрнөж байна. 2023 онд ерөнхийлөгч хөрөлсөхөн урилгаар гэгэнширээт улсын төрийн тэргүүн Пап Францисийн хийсэн төрийн ажил хоёр улсын 800 орчим жилийн түүхтэй харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх түүхэн ажил болсон. Папа 4-р Инносентос 1245 онд Гүйг хаанд бичсэн болон 1246 онд Их хаанаас хариу болгон илгээсэн загтал нь хоёр улс олон зуун жилийн өмнө харилцаж байсныг нотлох үнэт их сурвалжид тооцогддог юм а.